Сайн сонин үзэгчтэй хүний дотоод ертөнцийн илэрхийлэл болсон тэрхүү хобби сонирхлуудын ертөнцөөр үзэгч та бүхнийг аялуулдаг Hobby Club нэвтрүүлэг эхлэж байна. Ингээд манай өнөөдрийн дугаарт агаараас хүн биетийг зохион бүтээж, тэнгэрт хөөрөмж, улмаар спорт болон хөгжүүлсэн нисэх цагуурын спортын гайхамшиг юм. 1754 онд Эрдэмтэн Ломносов цагуурын багаж хөөрөх загвар зохион бүтээсэн нь орчин үеийн нисдэг тэрэгний анхны загвар байлаа. 1876 оноос 1877 онд Можайскийн нисэх онгоцны хэд хэдэн загвар зохион бүтээж, туршин түүний нислэг, зарим эд ангийн бүтэц зэргийг судалснаар дэлхийн анхны нисдэг тэргийг бүтээжээ. 1900-аад оны ихэр нисэх загвар сонирхогчдын хүрээ өргөжин спортын хандлагатай болж Франц, Англи зэрэг оронд олон зуун клуб дуулан ажиллан нисэх загварын тэмцээн зохиогддог болсон байна. Нисэх загвараар хичээлэх нь хүүхэд залуучуудын техник сэтгэлгээ зохион бүтээх авьяасыг хөгжүүлж, ирээдүйн эрдэмтэн зохион бүтээгч, инженер болох анхны алхам болдог. Сүүлийн үед Hobby Club маань нэлээд бас сонирхолтой хоббитэй зочид оролцож байгаа. Манай өнөөдрийн зочид бол нисэх онгоцны загвар зохион бүтээгчид буюу агаарын спортын хоббитнууд оролцож байгаа. За тэгээд нэвтрүүлэг эхлэхээс өмнө би нэвтрүүлгийн зочдоос хамгийн түрүүнд асуудаг л да. Хобби сонирхлын талаар ямар бодолтой байдаг вэ? За баярлалаа. Хобби бол хүний амьдралд бас их чухал үүрэгтэй гэж би боддог. Хүн болгонд чөлөө цаг зав бас байдаг, тийм. Тэгэхээр зэрэг хүн өөрийнхөө тэр чөлөө цагийг аятаа таатаа өнгөрүүлэх, мэдлэг оюунаа нэмэгдүүлэхийн төлөө хоббитай байдаг тийм. Хобби маань бас нэг давуу тал нь болохоор ажлын стресс одоо юу гэдэг амьдралын бидний бас нэг стрессүүд байдаг да тий. Тэрийг ингээд мартахад ингээд бас тус нэмэрт. Андрын хувьд хобби сонирхлыг юу гэж боддог вэ? Миний хувьд болохоор хүн ер нь чөлөө цаг их гоё зөв боловсон бас өөрийн хувь хүний хөгжилдөө тус нэмэртэйгээр өнгөрүүлэх хэрэгтэй гэж би боддог. Ер нь хүн чөлөө цагаа их зөв боловсон өнгөрөөхгүй бол тэр компьютер шаваагаад тэр суух юм бол их хүний биед ч тэр бас өөрийн тэр хөгжил тухайн хүний хувь хүний хөгжилч тэр бас буруу нөлөөлнө. Тийм учраас юм хобби нэг гоё сонирхолтой бас нэг толгой ажилуулах толгой ингээд сэтгэн бодох тиймэрхүү чадварт нөлөөлсөн байл их хөгжилтэй бас ингээд тухайн үедээ хувь хүний хөгжил их нэмэртэй гэж би боддог. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочид манаас аав хүү хоёр байгаа. Яг ижилхэн хоббитэй. Тэгээд би бас түрүү нөгөө эхлэхдээ үзэгчдэд яг хоббиг нэг сайн тодорхой танилцуулж чаддаг байх. Өөрөө гоё танилцуулж хэлж өгөө үзэгчдэд. За миний хобби бол би одоо энэ хоббигоор хичээллээд 40 жил болж байна. Багаас хичээлсэн. Ер нь бол нисэх загвар зохион бүтээн, онгоцны загвар зохион бүтээн гэдэг бас их сонирхолтой, ер нь их зугаатай тийм гоё хобби байдаг. Одоо олон уралдаан тэмцээнд оролцож, олон онгоцны загвар зохион бүтээж ингэж явсан олон он жилүүд минь ард үлдсэн байна. Тэгээд цаашдаач бас одоо гоё онгоцны загвар зохион бүтээж залуучуудтайгаа өршөлдөж нисэх юм сонирхолтой байдیں۔ Тэгэхээр маш олон төрлийн хобби байдаг штэ. Яг яагаад энэ сонирхол таныг татваа? За ер нь бол техниктэй холбоотой болсон бол миний аав бас жолооч хүн байсан. Аавынхаа тэр техникийн тэр сонирхлыг нэгсэндээ өвлөж авсан гэх юм уу те. Машин техниктэй ойр байсан. Эрэг болт одоо тэр аавынхаа ажиллаж исэн тэр дагаж дуурайх те. Эрэгтэй хүүхд болгон нэг одоо эрэг болтхон юу хийх ингээд засаал сэлбэл явдаг шүү дээ. Тэнтэй адилхан яг л тийм замаар ингээд хоббинд орж сонирхож эхэлсэн. Андрын хувьд яг энэ спортыг юу чамайг татсан бэ? Намайг баг байхад манай гээд 100 болохоор л одоо тэмцээн уралдаанд оролцоод медаль авчирал хүрээд ирдэг байсан. Тэгсэн чинь нэг удаа очиод үтсэн чинь онгоц нисгээд тэг би онгоц ингэж нисдэг юм байна гэж бодоод тэгээд би бас аавасаа гуйсан. Аава би нисэх загварт орё онгоц нисгээ гэж 6 настай байхдаа яг гуйчихсан. Аава би нисэх загвар чин хүн болёо. Яагаад гэвэл миний одоо ирээдүйн мэрэгжил
сонгох мэрэгжилд бас нэмэр болох юм уу гэж бодож ийн гэдэг ингээд хүүхд төрийн хооронд бас аав хоёрын донд бас хоббины тухай яриа өрссөн. За энэ хоббигоор 40 шахам жил хичээсэн хүний үед бас хүүгээсээ тийм сайхан мэдээ сонсоод би бас баярлсан. Тэгэхээр 40 жилийн хугацаанд бол маш олон онгоцны загварыг зохион бүтээсэн баг. Хамгийн анхны зохион бүтээсэн загвар ямар загвар байсан бэ? Ямар онгоц? Анхны онгоцны хувьд ярих юм бол одоо тэр анхны хийжсэн онгоц маань нисэх тийм боломжгүй гэрэл анх хийжсэн. Яг тэгвэл хүүхэд байсан, мэдлэг маань хомс байсан. Тэгээд зүгээр л нэг картон цаасаа хийгээд будаад тэгээд анх одоо залуутын штэ ордонд 1975 онд дугуйланд илсэхэд одоо бүтээлийн бас үздэг байсан. Тэнд л одоо тэр дугуйланд орохын тулд одоо хийсэн онгоц маань одоо намайг тэр дугуйланд хөтлж оруулсан да. Тэрнээс хойш одоо нийт хэдэн нисэх онгоцны загвар гарсан? За 91 нисэх онгоцны загварыг зохион бүтээлд бол одоо маш их хөдөлмөр урд үе шаарддаг бас. Тэгээд миний хувьд бол одоо энэ 40 шахам жилд бол нэг 20 онгоцны загвар зохиосон байдیں۔ Тэгээд бас нэг онгоцыг ер нь ойролцоогоор за ер нь нэг 2-оос 3 сар ч юм уу эсвэл 2-оос 3 жил ч хийдэг онгоцны загварууд байдаг. Одоо жишээ нь Дуур аймал загварын төрөл гэж байдаг. F4 гэдэг одоо манай улсад бол амжилттай сайн хөгжиж байгаа ийм төрөл байгаа. Түүнийг хийхэд бол одоо бодит онгоцыг дуурайлгаж хийсэн. Хэр дуурайлгаж хийснээрээ үнэлгээ авдаг болохоор загварчид бол одоо тэн дээр маш их хөдөлмөрлөдөг. Анарын хувьд одоогийн байдлаар хэдэн онгоц бүтээсэн бэ загвар? Одоогийн байдлаар нэг 10-аад онгоц зохион бүтээсэн. Яг тэр нөгөө анх зохион бүтээж ийсэн тэр талаараа сонирхолтой. Анхны онгоц. Яг миний анхны онгоцыг болохоор манай аав хоббид илсэн гэж зориулж надад хийж өгч ийсэн. Яг л миний дүүтэй адилхан. Дараачийн онгоцоо болохоор аав бит хоёр хамтраад 2 онгоц хийж ийсэн. За ер нь техникийн загвар бол бүтэхтэй зурагнаас эхэлдэг. Төсөл зурагнаас эхэлдэг. За төсөл одоо өөрөө ямар ангиллын онгоц хийх үү? Одоо нэг загварчин дотроо их олон англи төрөл ангиллалтай байдаг. Тэгээд тэр ангиллаа өөрөө сонгоод тэр ангиллынхаа одоо шаардлаганд нийцүүлж тийм онгоц хийнэ. Бяцхан нисэх хүчин буюу инженерийн спорт гэгддэг нисэх загварын спорт нь чөлөөт нислэг, жолоодлогт, дуур амьл, радио удирлах загварын төрлүүдээс бүрддэг. Нислэгийн үед загвар тамирчин түүний тусламжтайгаар ямар нэгэн холбоогүй байвал чөлөөт нислэгийн загвар. Харин тамирчин нислэгийн газраас нэг буюу хид хідэн ган утсаар удирдах байвал жолоодлох загвар. Тамирчин загварын нислэгийг радио удирдлагаар удирдах байвал радио удирдлах загвар. Нислэг тэргийг жижигрүүлэн хуулбарлан хийхийг дуур амьл загвар гэдэг байна. Нисэх загвар дотроо F1, F2, F3, F4, F5 гэсэн гэх мэтлэн төрлүүдтэй. За манай оронд бол дээр нэрлсэн 5 төрөл бол амжилттай хөгжиж байгаа. Жишээлбэл одоо F1 төрөлд бол лайнерын загвар, эрзэний хөдөлгөөрт загвар, за хугацаат нислэгийн загвар гэдэг ингээд ийм загварууд багтдаг. За энэ бол одоо жишээ нь планерын загвар байна. За планерын загварыг бол одоо загварчид өөрсдөө хийгээд тэмцээний дүрм заасан далавчны талбай, за онгоцны өөрийнх нь жин, нэгж талбайд одоо ноогдох ачаал гэх мэтийн үндсэн үзүүлэлтүүд нь тохируулж хийх ёстой байдаг. За жишээ нь планерын загвар бол одоо A2 загвар бол F1A гэж ангилдаг олуулсан. 410 грамын жинтэй байх ёстой. Одоо энэ моторгүй загвар. Тэгэхээр зэрэг агаарт гараад илэн хальж нисэн. Одоо нэгсэндээ агаарт тамирчин энэ чирхтэйгээний тусламжтайгаар утсаар 50 м урт утсаар сатуркын утсаар татж хөөргөн. Тэгээд хөөрсөн хойно бол өөрөө моторгүй илэн хальж нисдэг одоо илэн халиад нисдэгтэй адилхан. За тэгээд онгоцны хугацааны механизм гэдэг ингээд байна. Хугацааны механизм бол
энэ онгоцыг хэдэн минут нисгэх үү гэдэг дээр одоо тамирчин өөрөө загварчин маань хугацаагаа тавиад тэгээ явуулна. Тэгээд татваргууд ажиллаад энд чигийн тэнцвүүлэгч маань өөрөө нэгсэндээ босоод тэгээд эсэргүүцэл үүсээд нэгсэндээ онгоц маань буудаг жишээ. За хоёр дахь англи нь бол одоо F2 хоёр дахь төрөл нь бол F2 төрөл. За F2 төрлийн загвар одоо жишээ нь энэ хүүхдийн сургалтын тэмцээн уралдаанд орох юм боломжтой загвар байгаа. За энэ бол ингээд 20 орчим метрийн ган цулбураар тамирчин нэгсэндээ гарандаа өрөөчг бариултай. Тэгээд одоо энэ жолоог ингэж залаад мэдээж сенс ажиллаад онгоц хөөрхийн амтаар одоо жолоо ингэж залж одоо 16 төрлийн дасгал хийж өрсөлддөг. 16 төрлийн дасгал одоо ургуулжин, дөвүүлжин, дуугүй, тойрог энэ тэрэгэл 8-ын тоо гэх мэтлэн ийм олон төрлийн дасгалууд хийгээд өрсөлддөг байгаа. Бас нэг онцлог нь юу гэхээр зэрэг жижигхэн цахилгаан мотортой. За цахилгаан мотортой хийснээрээ бол одоо бас хүүхдүүд бол одоо жишээ ийм жижигхэн цахилгаан мотортой. За тэгээд түлш шатхан хэрэглэхгүй. Тэгээд энэ хугацаанд саах давуу тал бий л дээ. Цахилгаан сүүлийн одоо жилүүдэд энэ дэлхийн нийтээр ийм цахилгаан мотортой ийм цахилгаан загваруудыг сонирхож хийж байгаа. Яг энэ спортоор хичээлэхэд бас тухайн хүнээс бас олон зүйлийг бас шаардах байх л та. Ямар байх хэрэгтэй вэ? Тий, ер нь энэ аливаа спорт, аливаа хобби бол хүнээс бас хатуужил хөдөлмөр дандаа шаардж идэг. Түүгээрээ ч эргээд хүнд өгөх зүйлээ өгдөг. За жишээ нь энэ нисэх загварын хувьд бол хүнээс өргөн мэдлэгийг бас шаарддаг. Эргээд өргөн мэдлэгийг олгодгоороо бас давуу талтай. За жишээ нь зураг төсөл хийхэд бол шугам зурагт ойлгох хэрэгтэй. Одоо загвар зохион бүтээхэд геометр маш их хэрэгтэй байдаг. Онгоцны хөндийн төв гэх мэтлэн одоо тооцоо хийхэд физик бас их хэрэгтэй байдаг. Онгоцоо одоо янз бүрийн өнгө будгаар хийхэд бас химийг бас мэдэх хэрэгтэй. За дээр нь тэгээд техникийн гоо зүү гэж ярьдаг дизайн бас их мэдэх хэрэгтэй болдог. Ингээд олон мэдлэгийн цогц бүтээл бол өөрөө техник байдаг. Тэгээд онгоц машин ерөөсөө би техникийн хоббитой тэгээд гоё сайхан бодож хийгдсэн онгоц машин энэ техникүүд бол үнэхээр гоё л харагддаг шүү дээ. Зүгээр нэг тэгээ сонирхолтой байх биш маш олон мэдлэгийг тухайн хүнээс шаардж байгаагаар илүү онцлогтой юм байна лээ тийм ээ. Тэгэхээр мэдээж бас нэлээд шандрах бэрхшээх зүйлүүд бас гарч исэн байх. Тэр үед бас болдог ч юм уу гэсэн тийм бодол төрж исэн үү чамд? Тийм. Тэмцээний бэлтгэлийн үеэр их нэг гүүж хараадаг. Манай миний төрөл болохоор онгоцыг ингээд татаж гүйдэг болохоор их гүүж харайна, их ядарна. Тэнгүүтээ хаяада бас энэ спортоор хичээлэх байлдаг юм уу? Их гүйд юм байна. Хөөхсөө ямар хэцүү юм бэ? Онгоцоо алга болгочлоо гэх мэтчлэн их хэцүү юмуд их тохиолддогч. Ингээд дараа нэг тэмцээнд оролцоход амжилт үзүүлээд дараа нэг тэмцээнд оролцоход их гоё онгоц их гоё хүмүүсээс онгоцоос ч илүү өндөр нисээд яваар гоё кайфтай. Тухайн үедээ сэтгэл их өндөр үлддэг. Тэгэхээр би нөгөө тухайн хоббитай хүнээс асуудаг л та яг юу нь гоё байдаг гэж. Ягаад гэвэл бид нар нөгөө яг ийм хоббитай биш болохоор гоё сайхныг нь бол мэдэхгүй шүү дээ тий. Тийм. Ер нь бол тэр хоббитай байна гэдэг л хамгийн чухал. Яг тэгэхээр тэндээсээ хүн өөрөө кайф одоо сэтгэл зүйн их сайхан таашаал авдаг л да. Миний хувьд бол одоо жишээ нь би нислэгийн талбайд очиод онгоцоо нисгэхээр ганцхан онгоцныхаа төлөө одоо тэр дасгалыг би яаж хийх вэ? Тэр нислэгийг яаж амжилттай болгох вэ гэдэг л бодол байсан. Өшөө ямар ч бодол байгаагүй.
Тэгэхээр зэрэг ерөөсөө ертөнцөөс нэгэсэндээ ингэж тасарч нэг юмд анхаарал төвлөрснөөр уурах тарих амардаг. Тэгээд өөрөө одоо сэтгэл зүйн их таашаал авдаг. Энэгээрээ л их давуу. Тэг хийсэн бүтээснээрээ таашаал авч тэр нь нисээд ингээд явж ийн гэдэг бол бас техникийн бас нэг гайхамшиг, тэгээд хүний гайхамшиг гэж байна. Тэгэхдээ нөгөө онгоц нисгэнэ гэдэг чинь ер нь нисгчийн бас ажилтай адилхан. Яг тэгэхээр бас заримдаа бид нар чинь салхи одоо гадны механик нөлөөллүүдийг тооцоод тийм үү. Тэгээд хаанаас онгоцоо суултанд оруулах уу, аль зүгээс одоо ямар өндрөөс суултанд оруулах уу. Тэгээд би өөрийгөө сорихын тулд одоо хүссэн газараа суулгахыг гэж их зорддог. Тэр айгүй хэцүү байдаг. Тэгэхээр зэрэг бас их хэцүү. Хэцүү гэдэг нь тэргээрээ бас байдаг. Хэрвээ тэр хүссэн газараа суулдаг онгоц газардах юм бол одоо бас их гоё. Нэг цагуурын спортын нэгдүгээр зэргийн тамирч жанр. Тэгэхээр уралдаан тэмцээнд тэгэхээр оролцдог вэ? Зам болохоор л 3-4 тэмцээн болдог. Олон улсын хотын авраг гэх мэтчлэн тэр тэмцээнд идэвхтэй оролцдог. Уралдаан тэмцээнд хэрэг хамжилт гаргасан бэ? Анх би нөгөө нэг 2003 онд Масагийн цомын тэмцээнд орж исэн. Тэгээд яг тэр өмнөх өдөр нь онгоцоо тэр яг тэмцээний өмнөх онгоцоо ивдээд азар миний онгоц гайгүй өвцсөн болохоор ороод мөнгөн медаль авч исэн. Тэгээд цаашаа миний амжилт цаашаа би өвөл болсон нэг тэмцээнд хүрэл медаль аваад цаашаа ингээд миний амжилтын гараа эхэлсэн. Би орсон тэмцээн болгондоо их сайн оролцож тэгээд их алтан медаль их авдаг байсан. Тэгээд нэг удаа би Японы 85 настай өвгөн Yoshiko Sanтай өрсөлдөж ирсэн. Тэр нь болохоор олон улсын эсрэг загварын тэмцээн. Ойролцоогоор 4-5 жилийн өмнө болсон тэмцээн. Тэгээ би анх ингээд тэр хүнтэй өрсөлдөхдөө ялж исэн. Тэгээд бид хоёулаа онгоцоо маш сайн нисгээл явж исэн. Сүүлийн мөчөд жоохон салхитай байсан. Тэгээ тэр үед манай өрсөлдөгч өвгөн маань онгоцоо жоохон тааруу нисээд миний онгоц их сайн нисээд би ялж исэн. Тэгээд дараа жил Yoshiko-сан маш сайн бэлдэж ирээд тэгээ би нэг ялагдчихсэн. Миний бэлтгэл жоохон тааруу байсан. Тэгээд тэр өвгөн намайг бахаргаад баярсандаа нэг онгоцоо бэлүүлж исэн надад. Өөрийн хөдлөж авч исэн. Их гоё онгоцоо бэлүүлж исэн. Олон улсын тэмцээн уралдаанд бол манайх ер нь 70-аад оноос эхэлж оролцож эхэлсэн. Тийм түүхтэй байдаг. Тэгээд энэ жолоодлох загвар, чөлөөт нислэгийн загвар, төрлийн загваруудаар ер нь байнга оролцож идэг. Жишээлбэл одоо сүүлийн тэмцээнүүд бол дэлхийн аваргын 2 удаагийн тэмцээнд манай чөлөөт нислэгийн загварчд оролцсон, амжилттай оролцсон байгаа. За манай Шигшээ багийн тамирчин Дэ Батцураг сүүлийн 2011 оны Аргентинд болсон дэлхийн аваргын тэмцээнд 4-р ойронд шалгарсан. Одоо бас бид нар бол дэлхийн түвшинд бас дээгүүр одоо оролцож байна гэдгийг нотлох юм баримт байгаа. За тэр тэмцээнд миний би Монгол улсын Шигшээ багийн чөлөөт нислэгийн Шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар ажилласан байна. 1965 онд Монголын пионер сурагчдын ордонд нисэх загварын дугуйлан байгуулагдсанаар манай оронд нисэх загварын спорт үүсэж өгдсөн. Мөн энэ онд улсын батлан хамгаалахын туслах нийгэмдийн дэргэд залуучуудад зориулсан нисэх загварын дугуйлан нээж байжээ. Манай нисэх загварчид 1970 оноос олон улсын тэмцээнд оролцож 1977 оноос нисэх загварын зарим төрлөөр улс хотын чанартай тэмцээнүүдийг өөрсдөө зохиогуулсан байна. Мөн 1975 онд залуу техникчдийн ордон ашиглалтанд орсон нь нисэх загварын хөгжилд томоохон төлөвлөжээ. 1980 онд залуу техникчдийн ордны нисэх лабораториос нисэх загварын спортын тэмцээний дүрм, цол зэргийн нэгдсэн ангилыг боловсруулж батлуулснаар нисэх загвар Монголын спортын төрөлд албан ёсоор орсон юм. Мөн энэ онд Монголын нисэх загварын спортын улсын шүүгч цолыг Хатанбаатар, Бихбат, Дашдорж, спортын мастер цолыг Соднон Балжир, Цогт 2, Батсойрог, Инх Цая болон хобби клубын өнөөдрийн зочин Адил Өвч нарт олгожээ. Тэгэхээр Адил Өвч ахын хувьд бол яг мэрэгжилтэй нь бас холбоотой болохоор бас одоо энэ онгоцыг бүтээхэд ч юм уу загварыг гаргахад илүү төхөмтэй байдаг байх л та. Анарын хувьд бол те одоо дөнгөж сурагч болохоор одоо эдгээр мэдээллийг ч юм уу те мэдээж энэ техник мэдлэгтэй байх хэрэгтэй шүү дээ. Эдгээрийг ханаас авдаг вэ? Эдгээр мэдээлэл болохоор интернет, мөн ном хэвлэл, мөн миний туршлагатай болохоор ааваасаа ингэж асууж зөвлөгөө авдаг.
Тэглэгээ яг тэгэхээр чиний хамгийн дотны зөвлөх багш бол мэдээж аав нах. Тэгээд гэр бүлийн энэ хобби сонирхлыг хэрхэн хүлээж авдаг вэ? Мэдээж дэмждэг баг. Дэмжнэ. Манай гэр бүл ам бол тавуулаа тэгээд 3 хүү маань бас 2 нь одоо нисэх цагуураар бас сонирхоод ингээд хичээллээд яваад байгаа. Эхнэр маань бол монгол хэлний багш байгаа. Тэгээд анх одоо загвар хийхэд бол бас сайн ойлгодгүй байсан. Тэгээд явандаа ингээд уралдаан тэмцээнд ороод хүүхдүүд сонирхоод эхлэнгуут бас дэмжиж их дэмждэг. Тэгээд бас одоо зарим тэмцээн дээр бидний одоо балешк болж одоо хөгжөөн дэмжигч болж явдаг манай гэргийн. Тэгэхээр бас анар үеийнхаа хүүхдүүдэд бас хэлж өгөх болоо яг энэ нисэх загварын спортоор хичээлснээ ач холбогдол нь юу байдаг вэ? Энэ нисэх загварын спортоор би хичээллээд ер нь аливаа техник технологи мөн гэр орныхаа нөгөө нэг одоо энгийн ажилд ингээд одоо би өөрийн хувь нэмэр оруулахаар хангалттай мэдлэг чадвартай болсон. Энэ одоо спортоор хичээлсний үр дүнд миний хичээлд үзүүлэх физик, математикийн дүн их сайнаар нөлөөлж байгаа. Хичээл дээр бол тодорхой хэмжээний зөвхөн томьёонуудыг үзчихдэг. Харин яг би дугуулан дээрээ ирэхээр болохоор нарийн практик арга дээр суралцдаг. Одоо яаж нисэхгүй, тэр онгоц хэрэг баруун тишээ заавал хаашаа гүйх үү. Харин онгоцны тэр нь одоо онгоцны нислэг тийм тэгж тааруу нисээд байвал яаж тэрийг засах вэ гэх мэтчлэн юм дээр их холбогдолтой. Нисэх онгоцны нөгөө загварыг бүтээхэд бас нэлээд олон багаж техник шаардлагатай байдаг бах та. Тийм ажлын өрөө. Тий, ер нь одоо сүүлийн жилүүдэд манай улсад бол нисэх загвар бол клубын системээр хөгжиж байна. За Улаанбаатар хотын хэмжээнд бол нэг 6-7 клуб ажиллаж байна. За хөдөө орон нутгуудад бас нэлээдгүй олон клубүүд ажиллаж байна. Тэнд техник нисэх загвар сонирхдаг өчнөө олон хүүхэд залуучууд сурч байна. За клубын хувьд бол одоо нийлж суугаад одоо онгоц техник нисэх загвараа бүтээхээс гадна мөн одоо жижигхэн механик цех заавал хэрэгтэй байдаг. За энд бол одоо манай клубын механик одоо жижиг механик цех байгаа. Жишээ нь өрмийн машин байна. Одоо энэ миний ардын токрын машин байна. За тэгэл цахилгаан хөрөөд очил гэх мэтчлэн. Тэгээ одоо энэ багажнууд дээр ингээд багасаа би бол жишээ нь багасаа залуу тэнгистэй ордонд явж суралцж эхэлснээсээ л эхлээл энэ жижиг токрын машин дээр ажиллаа сурцсан. Одоо нисэх загвар ер нь техникийн загвар зохион бүтээж байгаа хүмүүс бол заавал багаж гар буюу суурин багаж заавал ашиглаж бүтээлээ гаргадаг. Тэгснээрээ одоо анхны мэдгэдэггүнтэй болоод авчдаг. Одоо жишээ нь токерчин хүн гэвэл сургуулийн сурж ижил энэ машин дээр ажиллах эрхээ авдаг. Гэтэл бид нар бол одоо жишээ нь дугуйландаа сурж байгаа л ингээд энэ дээр ажиллаад багш нараараа заалгаад тэгээд яавал аюулгүй ажиллах уу, яавал одоо зөв юмаа хийх үү гэх мэтчлэн. Тэгээд одоо энэ чинь эд ангиудыг хийхэд янз бүрийн эд ангиуд одоо төмрийг жишээ нь ямар хурдаар зорох уу тийм үү? Хөнгөн цагааныг ямар хурдан дээр ямар өвөлтөөр зорох уу? Утхны өвөлтөд тэргээд нарийн ширийн байдаг л да. Тэгэхээр зэрэг хүсэг хүсээгүй тэр бүхнийг мэдэх болдог. Тэгээ мэдснээрээ юу болж байгаа нөхөр зэрэг төрөл бүрийн багжин дээр ажилд сурдаг юм даваа талтай. Тэгээ инженер ер нь бол нисэх загварын спортыг инженерийн спорт буюу бага нисэх хүчин гэж дэлхийн нийтээрээ нэрссэн байдаг. Тэгээд нисэх загвар зохион бүтээх юм уу эсвэл техникийн загвар зохион бүтээснээрээ тухайн хүн бол ирээдүйд нэг сайн инженер ч юм уу эсвэл одоо зарим нь одоо иргэний нисхийн салбарт нисгч нар байна, цэргийн нисгч нар байна. Тэ? Одоо бусад улсаар дааж хүн салбаруудад инженерүүд зөндөө төрсөө ниссэн. Хоббиг хоол болгох гэдгийг би анх удаа ажлын шахаад сонсож байгаа л да. Хобби бол хүний амьдралыг амттай болгодог тий. Хобби ажлын амжилт бизнесийн гараа байж олно гэдэг их сонсож ийсэн. Харин хоббиг хоол болгоно гэдэг бол их сонирхолтой сонсож байна. Яг тэгвэл нөгөө сонирхож байгаа зүйлээр мэрэгжлээ эзэмшээд илүү явахаар илүү амжилттай байдаг багтай ажил дээр. Тэгэхээр таны цаашдын зорилго. За цаашд бол би хоббигоороо мэдээж хичээлэн нисэх загвараа одоо олон загвар хийж тий хүүхд залуучуудтайгаа хамт уралдаан тэмцээнд орж явах юм мөрөөдөлтөө тэгснээрээ би бас залуу байх болно мэдээж
Тэгээд шин бүтээлүүд хий гэж бодож мөрөдж авдیں۔ Шин юм хий. За дэлхийгээс яавал бид хоцрохгүй байх вэ тийм? Дэлхийн хөгжилтэй. Одоо дэлхий дээр бол нисэх загвар маш хурдцтай сайн хөгжиж байгаа. Ялангуяа одоо манай хоёр хөрш маань энэ спортыг бол их сайн хөгжүүл дэмжиж байгаа. За манай засаг төрч гэсэн явандаа сайхан дэмжээд олон хүүхдүүд, олон инженеруудыг төрүүлээд өсөөл гэж би дотроо өсч явдیں۔ Анхны хувьд яг залуу тэгэд өсч яваа болохоор бол цаашдын хүсэл мөрөөдөл зорилго бол их байгаа лөө. Цаашдаа би одоо энэ нисэх загварын спортоор хичээсэн болохоор цаашдаа нисхийн инженер гэдэг мэргэжлээр сурах бодолтой байгаа. Өшөө яг зорилгодод гэх юм уу? Цаашаа ер нь ингээд миний аавын амьдрал их гайхалтай болохоор аавынхаа амьдралыг бас нэг удаа ингээд аавын амьдралаар амьдарч үзэх. Тиймэрхүү зорилго, тийм зорилготой. Цаашдаа бас инженер болох сонирхолтой манай хүү. Тэгэхээр зэрэг инженер болоход бол энэ спорт айгүй их хэрэгтэй. Угаасаа л инженерийн спорт гэж нэрлэгдсэн байдаг тийм. Тэгээд удахгүй бас 11 дугаар анги төгсөөд шалгалт шүүлгээндээ сайн амжилттай дүн үзүүлээд бас цаашаа инженерийн сургуульд ороход нь энэ спорт нь хэрэг болох болов уу гэж бодож явдаг та. За баярлалаа. Тэгэлгүй яхаа мэдээж бас аавынхаа үйл хэрийг үргэлжлүүлээд цаашдаа бас сайн инженер болоод Монголын нисэх загварын спортод бас шинэ түлхүүц олох болов гэж бодож байна. Тэгээд студид хүрэлцээрсэн таартай маш их баярлалаа. Тэгээд бас өөртөө хобби сонирхлын ертөнцөөр үзэгчтэй аялуулсан таарт маш их баярлалаа. Баярлалаа. Боловсрол сувг телевизийн хамт олонд ялангуяа энэ хобби клуб нэвтрүүлэгт оруулсан та бүхэндээ их баярлалаа. Та нарынхаа ажил төрөлд одоо амжилт хүсье. Дээр нь одоо бидний ярилцлагыг хүлээн авч таалан саяарсан үзэгч та бүхэндээ их баярлалаа. Тэгэхээр би нэг зүйлийг асуухаа мартчихж нэвтрүүлэг үзсний дараагаар үзэгчд маш их холбогддог л доо. Одоо яг эдгээр оролцсон хүмүүстэй хэрхэн холбогдох вэ? Ер нь ийм хобби сонирхолтой болвол яах вэ гэд зөвлөгөө авах гэж их асуудаг. Тэгэхээр мэдээ сонирхсан хүмүүст бол шууд зөвлөгөө өгөх боломжтой болоо. Ер нь бол зөвлөгөө өгч болно. За манай Маса нийгэмлэг буюу одоо нисэх загварын спортын нийгэмлэг маань нээлттэй хэн бүхэнд нээлттэй. Ялангуяа хүүхдүүдийг бид клубүүдээр авч сургах юм зорилт тавиад одоо ажиллаж байгаа. За манай клубүүд бол одоо механик инженерийн сургууль дээр байна. Монгийн цогцлборт байна. За мөн одоо бос хотын дүүргүүдэд ингээд шинээр байгуулагдж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг хүүхдүүд бас хэрэгтэй байх тийм ээ. Андрын хувьд ч гэсэн одоо яг 11-р ангиад төгсгөө завгүй байгаа ч гэсэн бас яг сонирхсан үеийнхээ найз нартаа бас зөвлөгөө өгж болох байх тийм үү? Тийм. Энэ спорт нь их сонирхолтой шүү. Та бүхэн бас нэг хичээлээд үзээрэй. Цэвэр байгаагаар мөн инженерийн ухаан сэтгэлээ ордог учраас их сонирхолтой спорт шүү гэж хэлээ. За баярлалаа. Үзэгчтэй хобби клуб нэвтрүүлэг маань энэ түрээд өндөрлөж байна. Өдрөө дараагийн дугаараар иргэ уулзцаая.